Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсад төлбөр өндөртэй хувийн цэцэрлэгийг эс тооцвол 0-2 насны хүүхдийг асран халамжлах цэцэрлэг яслын үндсэндээ байдаг учраас эцэг эхийн хэн нэг нь хүүхдээ гэртээ асарч ажил хийхгүй байх тохиолдол элбэг байдаг. Энэ үед тухайн өрх нэг хүний цалингаар амьдарч хүүхдтэй шим тэжээлтэй хоол өгч хөгжлийг нь хангаж чадахгүй байна. Ажил олгогч 0-3 хүртэл насны хүүхдтэй их эцэгт хүүхдээ асрах чөлөө олгож ажлын байрыг нь хадгалах үүрэг хүлээхээр хөдөлмөрийн тухай хуульд заасан боловч хүүхэд асарч байх хугацаанд ямар нэгэн цалин эсвэл амжиргааг дэмжих тэтгэмж олгодоггүй. Өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгааны дүнгээс харахад хүүхэдтэй өрхийн тоо улсын хэмжээнд 531 мянга байна. 0-18 насны хүүхэдтэй өрхийн 72.8% нь 1-2 хүүхэдтэй, 16 орчим хувь нь өрх толгооссон ганц бие их эцэг өрх байна. Энэ Монгол улс гэр бүл цөөн хүүхэдтэй байх хандлагатай болж байгааг илэрхийлж байна гэж ойлгож болно. Ирээдүйд ахуйд насны тоо нэмэгдэж, насталт ихсэж, төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурах үед төрөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлсэн ч тодорхой үр дүнд хүрэхгүй байх болзошгүй гэж үзэж байна. Иймд олон хүүхэдтэй өрхийн амжиргааг дэмжих, хүүхдээ гэртээ асарч байгаа эхчүүдийн нийгмийн баталгааг дээшлүүлж, хүн амаа өсгөх бодлогыг хүн амын цонх үе буюу төрөх насны эмэгтэйчүүдийн тоо хамгийн өндөр байгаа өнөө үед хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн Монгол улсад олон хүүхэдтэй өрх толгооссон их эцгийн амжиргааг дэмжих тэтгэмж тусламжийн хэмжээ хангалтгүй байна. Олон хүүхэдтэй ганц бие их эцгийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал орлогын их усэр багтаа олсон орлого нь өрхийн амжиргаанд хүрэлцдэггүй учраас хүүхэдтэй эрүүл өсгөх, бойжуулах, боловсруулах, эрүүл мэндийн үйлчлэгэнд хамруулахад хүндрэлтэй байна. Үүнээс улбаалan хүүхэд хараа хяналтаас гарах, хүчирхийлэл дарамтанд өртөх, хүн төчөр хөдөлмөр эрхлэх зэргээр эрхэн зөрчигдөх тохиолдол гарсаар байна. Улсын хурлын эрхэм гишүүдээ дээр дурдсан бодит нөхцөл хэрэгцээг үндэслэн Монгол Улсын засгийн газрын 2016-аас 20 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, цалинтай ээж хөтөлбөр, өрх толгооссон их эцэгт нийгмийн хамгааллын хуулийг тус батлан хэрэгжүүлнэ гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан боловсрууллаа. Олон хүүхэдтэй өрх толгооссон эцэг ихэд тэтгэмж олох тухай хуулийн төсөл дараах зохицуултыг тусгасан. Нэгт 4 хүртэлх насны ихэр хүүхдэд 1 удаа тэтгэмж олгох. Хоёрт ихэд жирэмсний 5 сардагаас эхлэн төрөх хүртэлх хугацаанд тэтгэмж олгох. Гуравт 0-3 хүртэлх насны хүүхдэд ихэд хүүхэд асарсны тэтгэмжийг сар бүр олгох. Дөрөвт 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгооссон эцэг ихэд улирал бүр тэтгэмж олгох. Эдгээр тэтгэмжийн хэмжээг засгийн газраас тогтоогоор хуулийн төсөл тусгасан. Түүнчлэн энэхүү хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өрх толгооссон эцэг эхтэй хүүхдэд дүрм тувцас, сурах хүчиг, хичээлийн хэрэглэл олгох, өрх толгооссон эцэг эхийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийг нь өдрийн үйлчлэгээнд хамруулах асуудлыг тусгалаа. Их олон хүүхэдтэй өрх толгоос эцэг ихэд тэтгэмж олох тухай хуулийг хэрэгжүүлэхэд нийт 72.4 тэрбум төгрөг жилд нэмж шаарддаг бөгөөд энэ хуулийг 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Улсын хурлын эрхэм гишүүдээ энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж өгнө үү? Анхаарал тавьсанд баярлалаа.